Дараагийн мэдээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ил тод байдлыг хангах эдийн засгийн эрх чөлөөг өргөжүүлэх чиглэлд 2 том шийдвэр гаргалаа. Төрийн нууцын зохицуултыг шинчилж нууц нэрээр далдалдаг шийдвэрүүдийг ил болгохоор болсон бол бизнесийн орчныг чөлөөлөх багц хуулиудыг улсын хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна. Засгийн газар төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төрийн нууцын жагсаалтыг улсын хурлаар батлуулах үзэл баримтлалыг баталжээ. Энэ нь нээлттэй төр, нээлттэй засаг бодлого хүрээнд хэрэгжих томоохон алхам бөгөөд өмнө нь төрийн албаны нууцаар халахвжилж байсан гэрээ тогтоолуудыг ил болгох нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзлээ. Төрийн нууцын цор ганц үндэслэл нь үндэсний аюулгүй байдал байх ёстой. Яамаг айлгүй дур мэдэн нууц тогтоох эрхгүй болно, ил тод байвал хулгай үүрлэхгүй гэж засгийн газраас тайлбарлалаа. Төрийн нууцын жагсаалтын хувьд баталчихаар ерөөсөө үндэсний аюулгүй байдалтай холбоотой Монгол улсын үндэсний эрх ашигтай холбоотой асуудлууд гэж ийм асуудлуудыг хэлнэ. Ийм асуудлууд орно гэдэг тодорхой томьёол тодорхойлолт маш тодорхой гарна. Үүнтэй холбоотойгоор төрийн нууцын жагсаалтын хууль батлагдана. Тэр жагсаалтын хуулинд заасан асуудлууд л нууцд орно. Түүнээс бусд нь ил тод байна. Ийм зарчмыг хуулиар бий болгочих гэж байна. Өөр нэг шийдвэр нь эдийн засгийн эрх чөлөө хөрөнгө оруулалт зөвшөөрлийн багц хуулийн төсөл. Хиймэл оюун ашиглан хийгдсэн дүн шинжилгээгээр эдийн засгийн эрх чөлөөг зөрчсөн 228 хуулийн 110-ыг нь өөрчлөхөөр төлөвлөжээ. Шинэ хуулиар бизнес эрхлэгчдэд мэдэгдлийн систем нэвтрүүлж, тусгай зөвшөөрлийн ихэнхийг захин хэлбэрт шилжүүлэх юм. Төрийн оролцоог бууруулж, хувийн хөвшилд илүү орон зай бий болгох зорилготой энэ багц хуулиудыг улсын хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болсон гэж Учрал сайд мэдэгдлээ. Эдийн засгийн эрх чөлөөг зөрчиж байгаа Монгол улсад хэдэн хууль байна вэ? Хэдэн зүйл заалт байна вэ гэдэг дээр үнэлгээ өгсөн. За энэ үнэлгээн дээр бол зөрчилдөж болцшгүй заалт бүхий 228 хууль байна гэсэн. Тэр 228 хуулийг давж бизнес эрхлэх, гадныхан ч гэсэн хөрөнгө оруулах нөхцөл бол тааруу байгаа нь ойлгомжтой шүү дээ. За дээрэс нь шууд зөрчилдөөнтэй байж болцшгүй заалт бүхий 110 хууль байна гэсэн. Ингэснээр засгийн газар нэг талаас төрийн нууцыг хумж, ил тод байдлыг нэмэгдүүлэх, нөгөө талаас бизнесийн эрх чөлөөг тэлэх хоёр чиглэлд зэрэг шинжилэл эхлүүлж байна.